Өнөөдөр бүгдээ хөдөлгөөний бодлого хамтран бодцгоё. За хөдөлгөөний бодлогын дотроо замыг олох, хугацааг олох, хурдыг олох гэсэн 3 хэлбэртэй байдаг. За замыг S үсгээр тэмдэглэн, хугацааг T үсгээр тэмдэглэн, хурдыг V үсгээр тэмдэглэн. За энэ тэмдэглэгээнүүдээ бодлого бодохдоо бас ашиглана. За эхний бодлогыг уншицгаая. Машинтай хүн цаг тутам 80 км зам туулдаг болов 4 цагийн хугацаанд хэдэн километр зам явах вэ гэсэн бодлого байна. За өгүүлбэртэй бодлого бодохдоо өгүүлбэрийг маш сайн уншиж ойлгох хэрэгтэй. Өгүүлбэртэй бодлого бодох алхмуудаа хариуцлах хэрэгтэй. За эхлээд бодлогоо загварчлаа. За машинтай хүн цаг тутам 80 км зам туулдаг гэдэг нь 1 цагт 80 км зам явдаг гэсэн. За тэгвэл хөдөлгөөний бодлогыг хэрчмээр загварчлах нь илүү оновчтой хэлбэр байдаг. За нэг цагийг энэ хэрчмээр төлөвлөх нь бол 1 цагийг төлөвлөсөн хэрчим. За 1 цагт машин маань 80 км зам явдаг. Тэгвэл ийм 4 цагийн дараа хэдэн километр зам явсан байх вэ? Тэгэхээр яг энэ 4-ийн жил хэрчим зурнаас таад харандагаар шугамаар хэрчим зураарай. За ингээд ийм 4 цагийн хугацаанд машин хэдэн километр зам явсан байх вэ? За загвар ингэж зурагдлаа. За одоо бүгдээрээ бодлогонд маань юу өгүүлсэн байна вэ гэдгийг товч бичиглээр тэмдэглэж үзье. За цаг тутам 80 км зам туулдаг гэдэг нь энэ бол хурд гэдэг бол 1 цагт явсан замыг хурд гэж байгаа. Тэгэхээр 1 цагт 80 км зам явдаг учраас 80 км зураастай цаг гэж бичнэ. Энэ нь 1 цагт 80 км зам явдаг. Энэ машины хурд гэсэн үг. Тэгэхээр ингэж тэмдэглэв. За дараагийн мэдэгдэж байгаа зүйл бол яг энэ хурдаар 4 цаг явсан учраас хугацаа мэдэгдэж байна. 4 цаг хугацаа мэдэгдэж байна. 4 цаг явсан байна. Харин олох зүйл нь нийт хэдэн километр зам явсан бэ? Буюу замыг олох. Зам мэдэгдэхгүй байна. Энэс бид нар замыг олох вэ? За энэ хэлбэрүүд ашиглаад ингэж тэмдэглэвэл илүү бас ойлгомжтой. За одоо бодъё. Замыг олох учраас олох зүйл маань зам буюу S. Замыг олохдоо хурдыг хугацаагаар үржүүлдэг. Машины хурдыг явсан хугацаагаар үржүүлж олдог. За тэгвэл энэ үндэ тавьж орлуулж бодъё. S зүү 80 км цагийг 44 цаг. S зүү 420 км зам гэж гарлаа. За зургаас харах юм бол зурган дээр ч гэсэн ойлгомжтой харагдчих. Нэг цагт 80 км юм чинь яг энэ 4 цагт 320 км зам болно гэсэн. За зам бол километр гэсэн нэгжтэй гарна. Хугацаа бол цаг, хурд бол километр цаг гэсэн нэгжтэй гарна. Нэгжүүд нь өөр байна. За эхний бодлогоос бүгдээрээ машины явсан нийт замыг олсон. Тэгэхээр замыг олохдоо хурдыг хугацаагаар үржүүлж олдог байна.